За ус төрөгчийн байгальд орших хэлбэр. За ус төрөгч нь 1s1 гэсэн электрон байгууламжийн томьёотой хамгийн хөнгөн орчлон ертөнцийн хамгийн их тархсан элемент юм. За ус төрөгч нь протеин, дейтрий, трити гэсэн 3 изотоптой. Түүний хамгийн энгийн изотоп бол протеин байгал дээр нийт изотопынхоо 99.98%-ийг эзэлдэг. За ус төрөгчийн эдгээр изотопууд нь цөмийн цэнгээрээ бол хоорондоо адилхан, харин массын тоогоороо ялгаатай байдаг. Ус төрөгчийн физик шинж чанар. За ус төрөгч нь уйлаг системийн хамгийн ихний элемент бөгөөд энэ нь өнгө үнэргүй, амтгүй, шатамхай хий байдаг. За агаараас хөнгөн усанд бол уусдаг хий байна. За ус төрөгчийн 2 атомууд нэгдэж ус төрөгчийн молекулыг үүсгэдэг учраас ус төрөгчийн томьёог H2 гэж бичнэ. За ус төрөгчийн эдгээр атомууд нь хоорондоо туйлгүй ковалент холбоогоор холбогддог. За энэхүү холбооны энерги нь хасах 436 кJ моль байдаг. Ус төрөгчийн химийн шинж чанар. За ус төрөгч нь ердийн нөхцөлд химийн идэвх багтаа, харин даралт болон температурын нөлөөгөөр урвалын идэвх өндөртэй болдог. За ингээд ус төрөгчийн металл болон металл бишүүдтэй урвалд ордог гол урвалуудыг авч үзье. За нэгдүгüүрт нь ус төрөгч нь ердийн температурт хүчил төрөгчтэй харилцсан бол үйлчилдэггүй, харин тэдгээрийн холимогт дүл хүргэхэд тесэрч урвал явагддаг. За энэ үед H2 нэмгэн O2 тэнцүү H2O гэсэн ус үсгэх урвал явагдана. За энд маш их хэмжээний дуу ялгардаг учраас ус төрөгчийг дуутхий гэж нэрлэдэг. За хоёрдугаарт нь ус төрөгч нь галогенуудтай янз бүрийн нөхцөлд харилцан үйлчлэлд ордог. За жишээлбэл фтортой ердийн нөхцөлд тесэрч, харин хлортой гэрлийн нөлөөгөөр бром болон йодтой халаахад нэгдэх урвалд ордог байна. За энд урвалын тэртгэлүүд харагдаж байна. H2 нэмгэн фтор 2, H фтор, H2 нэмгэн хлор 2, H хлор гэх мэтчлэн. За үүссэн нэгдлүүдийг фторт ус төрөгч, хлорт ус төрөгч, бромт ус төрөгч, йодот ус төрөгч гэх мэтээр нэрлэдэг байна. За ус төрөгч нь мөн хайлмал хүхэртэй бол нэгддэг байгаа. Хайлмал хүхрийн дундуур ус төрөгчийг нэвтрүүлэхэд хүхэрт ус төрөгчийн ихэнх үнэртэй хий үүснэ. За урвалын тэртгэлээс H2 нэмгэнээс тэнцүү H2S гэсэн урвал явагдах нь мөн өндөр температурт азоттой харилцан үйлчилж аммиакийг үүсгэдэг. За аммиак нь NH3 томьёотой бас хурц үнэртэй хий болж таарна. За ус төрөгч нь халаасан металлуудтай урвалд орж гидридийг үүсгэнэ. Өөрөөр хэлбэл металлын ус төрөгчтэй нэгдсэн нэгдлүүдийг гидридүүд гэж бол нэрлэдэг. За ус төрөгч нь гидридтэй хасах нэг эсэлтэлтийн зэргийг бол үзүүлдэг. За жишээлбэл натрийн гидрид үүсгэхийн тулд натрийг ус төрөгчтэй урвалд оруулахад натрийн H гэсэн гидрид үүсгэнэ. Кальцийн гидрид нь кальци H2 гэсэн томьёотой болох нэ. За ингээд ус төрөгчийн металлуудаа үүсгэсэн эдгээр нэгдлүүд нь ионт нэгдлүүд байдаг. Ус төрөгчийн гол хэрэглээнүүдийг авч үзье. За нэгдүгüүрт нь ус төрөгчийг химийн аж үйлдвэрт аммиак, метилийн спирт, давсны болон азотын хүчил, шингэн түлш үйлдвэрлэх, шингэн тосыг хатууруулах зэрэгт бол ашигладаг байна. За хоёрдугаарт нь металл боловсруулах үйлдвэрт өнгөт металлыг оксидоос нь ангижруулан гаргахад ашиглана. За гуравдугаарт нь дейтрий ба трити гэсэн ус төрөгчийн изотопуудыг атомын эрчим хүчний салбарт цөмийн урвал явуулахад ашигладаг. За дөрөвдүгээрт нь атом байдалтай ус төрөгчийг хүчил төрөгч дотор шатаахад 4000 температурын градус гаргадаг учраас металл боловсруулах үйлдвэрт металлыг зүсэх, хайлуулахад ашиглах нэ. За 5 дугаар гол хэрэглээ нь ус төрөгчийг шатаахад зөвхөн ус үүсч агаарыг бохирдуулдаггүй учраас онгоц, пуужин, автомашины түлш болгон ашигладаг байна.